Ерөнхий сайд оюун эрдэнэийг хөрөнгө оруулалтаа нотолж татварлагчдын мөнгөөр хүлжээгүй гэдгээ батлахыг олон нийт шаардж байна. Тэтгэврийн зээлийн шалгуур нөхцөлийг өндөрсгсөн нь Ахмадуудад хатуутсан шийдвэр болжээ. Монголын анхны үндэсний хиймэл оюун Игүнэ AI 38.5 сая Америк долларын үнэлгээнд хүрлээ. Төрөөс стартап компаниудад 300 гаруй сая төгрөгийн татврын дэмжлэг үзүүлжээ. Гагийн байгууллага хиймэл оюунд суурилсан шинжилгээг эхлүүллээ. Арим төргийн үзэгчтэй нийслэл Улаанбаатар хотод 7 цаг 10 минут болсон байна. Тэнгэрлэлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Ерөнхий сайд оюун эрдэнэ хүү татварлагчдын мөнгөөр найз охиноо эрхлүүлсэн үү гэх олон нийтийн хардлага, шүүмжлэл, цахим сүлжээнд оволцож байна. Ерөнхий сайдыг орлогоо нотолж хөрөнгөө батал гэсэн олон нийтийн шаардлагын хариуд худан гарч ирэн тайлбар хийсэн. За хувьдаа бизнестэй худийнхан тайлбар яриа нь олон нийтийн уур бухимдлыг улмал дэврэглээ. Ерөнхий сайдын хөрөнгөөс эхлэе. Аймгийн тамгын газрын даргаас ерөнхий сайд болтлоо улс төрийн дардам замыг тоолж яваа оюун эрдэнэ сайдын хувьд сүүлийн 4 жилд өөрийнх нь тэр гэр бүлийн орлого нь ялгаагүй дөрөвтэй өсөөгүй гэж мэдүүлжээ. За хэрвээ хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бүгэлсэн ба шүү дээ. За одоогоор өөрийнх нь жилд олдог орлого нь 243 сая төгрөг. За гэр бүлийнх нь 15 сая төгрөг байна. За гэр бүл гэдэг түүний эхнэрээс гадна 3 хүн орхон мэдээж. За гэтэл найз охиндоо 17 сая төгрөгийн үнэтэй сүүн бүгэж дээр нь нэмээд 12 сая төгрөгийн үнэтэй цонх илгэлсэн. За бүр ч олоогүй сүй тавихтаа 200-300 сая төгрөг зарлагдсан гэвэл аавынх нь бүтэн жилийн орлого тэр чихтэй салхинд хийсжээ. За эндээс харвал ерөнхий сайд брээн дээр тасаглуулах хэмжээний хөрөнгөтэй юу гэвэл үгүй бололтой. За гал дээр тос нэмэв гихчээр найз охин Өгөөмрийн аав Өгөөдөө Баатарын мэдээлэл бүрж гал дүрлэлцүүллээ. За түүний хувьд охиндоо 20 сая төгрөгийг шууд шилжүүлэх хэмжээний хөрөнгөтэй хүн мөн үү гэвэл бас л эргэлзээтэй. За Open Data-гаас шүүвэл түүний нэр дээр ISOO компани бүртгэлтэй байдаг. За гэвч үйл ажиллагаа явуулдаггүй. За бас ямар ч тендерт оролцож байгаагүй. За түүний сүүлийн найдвар нь Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужид бүртгэлтэй Хүннү Роуд компани. За гэтэл 2023 онд байгуулагдсан энэ компани бүртгэл хураамжаа төлөөгүй улмаас өнгөрсөн 2 дугаар сард статус нэгдвэхгүй болж автоматар бүртгэл нь цуцлагджээ. За ингээд ерөнхий сайдын хүү бэрийнх нь хэрээс хэтэрсэн тансаглалын эцсийн зогсоол нь Өгөөмрийн ээж Ариуна болж байна. За тэрээр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хилцээний дараагаар 2019-с энэ оныг дуустал ажиллаж байсан. За төрд ажиллаж байх сүүлийн 4 жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал ганцхан жилийн дотор орлого нь 200 саяар өсжээ. За мэдээж нийгмийн даатгалын хилцээний дараагаар ажиллаж явах хугацаанд нь гэсэн үг. За хамгийн сүүлийн мэдээллээр өөрийнх нь олдог орлого 227 сая. За гэр бүл нь 85 сая төгрөгийг жилд олдог байна. За гэтэл энэ мөнгөөр Монголд хоёрхан байдаг 200-аас 300 мянган Америк долларын үнэтэй машиныг авна гэвэл хэний ч инээд хүрэх нь ойлгомжтой байна. За энэ хүү ерөнхий сайдын бэрэн бэлтэй айлын хүүхэд биш, өөрийнх нь хүнж мөнгөтэй айлын хүү биш болж тарлаа. За төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө нотолж чадахгүй бол хураалга гэдэг анх дахь хуулийн төслийг засгийн газрын үед эрчимтэйгээр ярьж байгаа. Ажил хэрэг болгож бодитоор хэрэгжүүлж чадахгүй гэх хэрэгэлзээ олон нийтийн дунд бий. За тэгвэл иргэдийн энэ хэрэгэлзээг тайлж засгийн газрын тэргүүн өөрөөсөө эхлэх нь зүй ёсны хэрэг үзье. За олон нийт ч үүнийг л хүсэж байгаа юм аа. Мэдээ үргэлжилж байна. За энэ оны 3 дугаар сарын 10-наас эхлэн тэтгэврийн зээл авах журмыг Монгол банкнаас шинжилэн тогтоосон. Ахмадуудынхаа амжиргааны орлогыг хамгаалах зорилгоор хийсэн энэ зохицуулалт харин Ахмадуудад таалагдсангүй. Үүнийг жишээгээр авч үзвэл 1.2 сая төгрөгийн тэтгэврээр авдаг хүн 500 мянган төгрөгийн зээл авлаа гэхэд үлдэж байгаа 700 мянган төгрөг нь амжиргааны тоо түвшингөөс илүү байж зээл авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөр зээлээ төлөөд үлдэж байгаа мөнгөөрөө амжиргаагаа залгуулах ёстой. Эдийн засагчийн зүгээс энэ шийдвэр нь Ахмадуудыг хамгаалах талхны мөнгөтэй нь үлдээх гэсэн бодлого гэлээ. 2 сар мараар авчихсан. Тэгээд сүүлийн сая цагаан сарын үеэр бол бас ахиу авцсан. Тэгээд одоо хөрөлцөл одоо тэгэл ийм тренийн хамгийн өөр хүүхдүүдээр л аваад тэгэл ажиллая. Тэр юм бол одоо хөрөлцөн хаана ч хүрэхгүй шүү дээ. Би ч одоо юугаар хувь тэнцвэрнээ орсон болохоор 500 эдийг л авдээ. Ер нь тэтгэврийн зээлийг бол авахгүй байх боломжгүй л байна бид нэр. За тэгэл байнга л авж л байна. Тэгээд авчихар чинь тэгээд үлдэгдэл мөнгө маань амьдралд хүрэлцэхэд хүндтэй байгаа шүү дээ. Ингээд зээл авахтаа
зэрэг бол яати. Дараа нь эргээд нөгөө нэг хоолунд авах тийм юм бол үлддэг шүү дээ. Бидний ч одоо зээл аваад тэгээд одоо янз бүрийн ахуй амьдралны хэрэгцээ чинь байрны зээл мэлч гэдэг юм бүхэнд өгчдөг. За заримдаа хүүхдүүдтэй ч өгнө тэгээд ер нь янз янзтай тийм л байдаг. Ер нь хөрөлцөө маш их юм уу. Ахмадуудын хувьд амьдрал ахуй амин зуулгаа залгуулахаас эхлээд ийм тариа бусад хэрэглээндээ зарцуулахын тулд тэтгэврийн зээл авдаг гэж байна. Нэгсэндээ авч байгаа тэтгэвэр нь амьдралд нь огт хүрэлцдэггүй гэлээ. Нөгөөтэйгөр нийт тэтгэвэр авагчдын талаас илүү хувь нь хамгийн доод тэтгэвэр авч байна. Ийм нөхцөл тэтгэврийн зээл авах шалгуур нөхцөлийг чангаруулсан нь хатуу шийдвэр болсныг ахмадууд хэлж байна. Ахмадуудын хувьд зээл аваад авсан зээлийнхээ төлбөр тэтгэврээ дараагийн сарын тэтгэврийг тэр чигт нь үлдээх буюу өөрсдөө нэг сарын турш амьдрах хэмжээний мөнгө нь бол үлдэхгүй байгаа. Тэгэхээр энэ бол бас хамдуудыг нэг талаас хамгаалсан, нөгөө талаас эдийн засгийн өсөлт, за үнийн өсөлтийг зохицуулах гэсэн. За 3 дугаарт нь бол санхүүгийн зээл болгож байгаа байгууллагуудыг эрсдлээс хамгаалах гэсэн юм 3 талын одоо ач холбогдолтой юм зохицуулалт гэж ингэж харж байгаа. Ахмад настай ээж аваараа тэтгэврийн зээл ахуулж тэтгэврийн картыг нь дураараа зарцуулдаг байдал гарсаар байна. Ийм ахмадуудыг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргасан гэж бодлого боловсруулагчид тайлбарлаж байлаа. Нөгөөтэйгөр ахмад наснуудаас өөрсдөөс нь ийм хүсэлт ирсэн гэдгийг хэлж байсан. Харин бодит байдал дээр ахмадууд арай өөр бодолтой байна. Хэдий ахмадуудыг эдийн засгийн хүчирхийлэлд өртгөөс нь хамгаалах бодлого шаардлагатай байгаа нь үнэн ч энэ нь эргээд ахмадуудын бухимдлыг төрүүлж байна. Энэхүү тэтгэврийн зээлийн нэмэгдэж хугацаа нь богиносож хэмжээнд багасаад байна. Ахмад наснуудад хамгийн дээд тал нь 12 сараас дээш хугацаатай зээл олгохоо байж тэтгэврийн зээл дээр үр орлогын харьцааг 50-50 болгон чангаруулсан нь хүнд цохилт болж байгааг Улсын хурлын гишүүд хэлж байна. За энэ нь тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудад хатуудсан шийдвэр болж байгаа учраас Монгол банк энэ шийдвэрээ эргэж харах ёстойг салбарын сайд нь хэлж байна. Өр орлогын харьцааг аваад үзсэн 700 мянган төгрөгийн тэтгэвртэй хүн 500 мянган төгрөгийн амжиргааны баталгаач доод түвшинг хасахаар цаана 200 мянган төгрөгөнд зээл авах болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг талаа бол ахмадуудын тэтгэвэр бол одоо ийм бага нөхцөлд нь дээр нь нэмж хангалж байгаа юм шиг аваачаа тэр зээл авах эрхийн 70% нь баг хасаа ячиж. Тэр чинь нийт тэтгэврийн авагчдын баг 70% нь санхүүгийнх нь одоо хэвийн явж исэн ийм зүйлд нь гинтийн одоо ийм шийдвэрийг Монгол банкны манай одоо мөнгөний бодлогын одоо хорооны гишүүд маань гаргацдаг. Тэтгэврийн зээлийн асуудал дээр одоо та хэд минь одоо юу хийчихвдээ? Тэртээ дөрвөө тэтгэврийн хэмжээ бол хангалттай их биш байхад ахаад дээрээс нэмээд ингэж одоо хамаагүй одоо тэтгэврийн зээлийн хэмжээг хязгаарлал энэ төр гэдэг бол тэгэд үүнийг яагаад ингээ хамаагүй гарах хүрчвэ? Зээл аваад зээлийн эргэн төлтөөс гадна үлдэж байгаа хэсэг нь тухайн ахмад насны өөрийн амжиргааг одоо залгуулах хэмжээнд байх тийм зохицуултыг хийж өгөөч гэдэг хүсэлтийг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсны үндсэн дээр бол бид бүхэн зохицуултыг хийсэн байгаа. Монгол банкны дэдвэрийн хэрэглэгч энх тайвны хэлснээр бол ахмадуудын тэтгэврөөр барьцаалсан зээлд тавих шалгуурыг өндөрсгөж өгөх хүсэлтийг энх хамгааллын сайд өөрөө эхэлж Монгол банкнд тавьсан юм байна. За гэтэл ахмадууд эсэргүүцэж Улсын хурлын гишүүд шүүмжлээд эхлэнгүүд энэ шийдвэрийг Монгол банк руу чиглүүлж байна. Манай ахмадуудыг зөв ойлгох хэрэгтэй. Тэрнээс ахмадуудаа чангалах гэдэг тухай асуудал биш үү? Энд ахмадуудынхаа амжиргааны орлогыг хамгаалах байгаа одоо бодлого ахмадын хуулийн дөөр ахмадууд маань үсэж байгаа тийсэн ийм залт. Гэхдээ яг Монгол банкны саяын бодлогын зөвлөлөөр гарсан шийдвэрүүд нь бол жаахан хүндэтсэн байна. Тийм учраас энийг одоо зөөлөхөө гэдэг шийдвэр маш ойрын хугацаанд гаргая гэж бодож байгаа. Засгийн газрын сүлийн саналаа буцааж одоо хуучин горонд нь оруулъя гэдэг бол саналаа бол илэрхийлсэн байгаа. Энэхүү салбар яамнаас өөрсдөө хүсэлт гаргаж батлуулсан шийдвэрээ хүчингүй болгох хүсэлтийг ахиад л өөрсдөө гаргалаа. Энэ дагуу ирэх 6 дугаар сард Монгол банкны мөнгөний бодлогын хорооны ээлжид хурлаар энэ асуудлыг авч хэлэлцэж тэтгэврийн зээл авах горим хуучиндаа шилжихнэ.
Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Шинийг эрэлхийлж санаачлагчид Монгол улсад хэр амжилттай бизнесээ хөгжүүлдэг вэ? Энэ асуултын хариултыг дэлхийн гарааны бизнесийн экосистемийн индексээс харж болно. Өнгөрсөн жилийн тухайд Монгол улс 100 орноос 95 дугаар байрт жагссан. Хэдийгээр сүүл мушгиж байгаа гэсэн ч гэсэн энэ индекст оролцож байгаа нь нэг алхам урагшилсан хэрэгэ. Гэхдээ 94 улсын ард байна гэдгийн цаана стартапуудыг бойжуулах байдал тун хангалтгүй байгаа нь бусад улс орны жишээнээс харагдаж байна. Малайз улсын инновацийн төвд бүртгэлтэй 700 стартапууд бий. Эдгээр бизнесээ эхлүүлж байгаа залуусыг хөл дээр тогтож олон нийтийн компанид болтол нь 10 жилийн турш дэмжлэг үзүүлдэг байна. Харин Аз ТV-ийн гарааны бизнесийн төв гэгддэг Сингапур улсын хувьд хөрөнгө оруулалтаас эхлээд наан дэш татварын хөнгөлөлт орон байрны асуудлыг шийддэг байна. За Солонгос улсын хувьд дотоодын стартапуудаас гадна гадны улсын компаниудыг татан оролцуулахад анхаарч байна. Манай улс 2014 оноос стартапуудыг хөгжүүлэх тодорхой бодлогыг авч эхэлсэн байна. Сүүлийн үед гаднаас олон стартапуудыг оруулж ирэх бодлогыг баримталж байна. Учир нь манай улсын хөдөлмөрийн зах зээл хумигдж эхэлсэн. Бизнес эрхлэгчдийн тоо буурсан учраас гаднаас илүү залуу бизнесүүдийг татаж оруулж ирэх стратеги барьж байгаа. Тухайлбал виз олгох, стартапуудыг бойжуулахад үйлчилгээ үзүүлэх офис байраар хангах боломжуудыг олгодог. Зарим нь олон нийтийн компаниудлаа хөгжиж гарсан байдаг. За амжилттай байгаа стартапуудаа 10 жилийн турш дэмжих бодлогыг баримталдаг. Яг ийм зарчмаар явсны үр дүнд стартапаас олон нийтийн компаниудлаа хөгжсөн компанич байдаг. За Монголд хууль нь байна, бас бодлого нь ч байна. Үүнийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй гэж харж байна. Сингапур улсын хувьд стартапуудыг татан оруулж ирэх тал дээр маш их дэмжлэг үзүүлж байгаа. Жишээлх юм бол офис байраар хангах, нөгөө талаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийдэг. Сингапурын тодорхой бүс газруудад илүү стартапуудыг оруулж ирэх тал руу бодлогоо өөрчлөх, зөөлрүүлэх зэрэг маш олон бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Сүүлийн 3 жилийн хооронд 70 гаруй стартапуудад хөрөнгө оруулсан байна. Гэхдээ ихэвчлэн AI болон криптокаренси болон блокчейн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулсан. Эдгээр стартапууд зах зээл дээр $1 тэрбум хөрөнгөтэй болсон. Харин манай улсад бүртгэлтэй 50 гаруй стартап компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн үед дөнгөж бизнесээ эхлүүлэх гэж байгаа хэд хэдэн компаниудад төрөөс 300 гаруй сая төгрөгийн татварын хөнгөлөлтийг үзүүлжээ. За стартапыг дэмжих бол хэд хэдэн эрх зүйн талаас зохицуултууд хийсэн. Тухайлбал 4 төрлийн татварын хөнгөлөлтийг одоо гарааны компаниудад үзүүлж байна 5 жилийн хугацаанд. За одоо орлогын албан татвараас ахгуулаад gaйл нүүдийн гэх мэтлэн татварын хөнгөлөлтүүдийг үзэж байгаа. Тодорхой инновацийн төслүүдийг бас бид нар дэмжиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо тодорхой матчин гэж ярьдаг хамтарсан санхүүжилтийн төслийг бас дэмжиж явж байгаа. Тэгэхээр энэ бол гарааны компани инновацийн төсөлтэй тэр компаниуд бол энэ инновацийн төслийг авах юм бололцоотой. Бид стартапуудаа дэмжиж байгаа юу гэвэл хэрэгэлзээтэй. 2021 оны стартап экосистемийн дэлхийн индексээр Монгол улс шилдэг 100 орноос 88 дугаар жагсжээ. Ингээд 3 жилийн хугацаанд 7 байраар хурсан байна. За нэг талдаа хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бага хэмжээний тусламжийг үзүүлж байгаа гэх боловч бодиттой дэмжлэг болж чадахгүй байна. Монголын анхны суур хиймэл оюун ухаан болох Eguine AI 2024 оны байдлаар 38.5 сая Америк долларын үнэлгээнд хүрчээ. За ингэснээр Монголын технологийн компаниудаас хамгийн өндөр үнэлгээтэй компани болж байгаа Голомт банк энэ ирээдүйд этгээд тус компанид 3.5 сая Америк долларын хөрөнгө оруулсан байгаа юм. За Eguine AI-ийн хөгжүүлэлтээр Монгол улс нь хиймэл оюуны суур загвар бие даам бүтээсэн дэлхийн цөөн улсын нэг буюу 8 дахь орн болсон гэдгээ өнгөрсөн жил зарласан билээ. За өнөөдрийн байдлаар Eguine чат нь Монгол хүний төрөлх хил дээрээ хиймэл оюуны тусламжтайгаар суралцах, мэдээлэл хайх, бүтээмжээ нэмэгдүүлэх бүрэн боломжийг нээж олон салбарт амжилттай нэвтрээд байна. За тухайлбал Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа төсөл, бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд хүргэх GovAgent 1111 мэдээллийн төвд AI оператороор дамжуулан иргэд хүртээмжтэй мэдээлэл авах санал хүсэлт гомдол гаргаж үйл ажиллагааг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулж байна.
Бидний хувьд бол яг одоо сүүлийн үед хэмэл оюуны технологи бол маш эрчимтэй хөгжиж байна дэлхий дээр. За тэгээд томоохон их гүрнүүд бол ийшээ бол асар их хөрөнгө оруулалт болон технологи ноу-хау бол шингээж одоо таалантууд бас ийшээ их орж ирж байна. Тэгэхээр жижиг улсуудын хувьд Монгол шиг улсын хувьд бол бас хэмэл оюуныг хөгжүүлэхэд бас амаргүй. Энэ бол тийм хямдхан хэлбэр технологи биш. Жижиг улсууд бол хоцрогдсон байдалтай бол явж байгаа. Гэхдээ манай компанийн хувьд бол яг энэ дэлхийн хөгжлөөс болол хоцроогүй. Ер нь бол дэлхийн хөгжилтэй хүл нийлүүлээд алхаа явж байна. Ялангуяа Монгол хэл соёлыг шингээсэн хэмэл оюуныг хөгжүүлэх тал дээр бол бид нар бол яг томоохон тоглогчтой бол бас ойролцоо ижил төвшөнд бол явж байгаа. Тэгээ өөрсдийнхөө энэ давуу талыг ашиглаад бид нар бас яг өөрсдөө төстэй улс орнууд болон Азийн зах зээл рүү бас нэвтрэх сонирхол стратеги бас боловсруулад явж байгаа. Эхний бас түншүүд байгууллагуудтай эхний ээлжинд бол бид нар холбоо тогтооход эхний одоо оролдлогуудаа хийгээд явж байна. Манаас фаундер CEO бас гадаад улс орнуудаас энэ ажлаар бас яг одоо энэ хүчит бол явж байгаа. Игүнэ маань бол яг байгууллагын хэрэглэгчд бол бас нэг 10-20-д хэрэглэгчтэй болсон байна. Яг энэ дээр бол нэг customer service болон ажилтны туслах за иргэдэд хөтөж хийх гэдэг assistant чиглэл рүү эйжентүүдийг бид нар бол хөгжүүлж гаргасан. Энэ дээр бол 20 гаруй байгууллага бол манай яг энэ эйжентүүдийг хэмэл оюун дээр суурьсан эйжентүүдийг ашиглаад явж байна. За хувь хэрэглэгчдийн хувьд бол өнгөрсөн оны 4 сард бид нар игүнэ-гийнхаа чатыг эхний хөлбөрийг бол гаргасан. Тэрнээс хойш бол нэг 24,000 орчим хэрэглэгч бол манай платформ дээр бүртгэлтэй ашиглаад явж байна. Энэхүү Монголын анхны үндэсний химэл оюуны үнэлгээ сая доллараар хэмжигдэж байна. Үүнтэй хүл нийлүүлэхийн тулд Галийн байгууллага захимжилтаас химэл оюун руу нэг алхам урагшлах гэж байна. Тодорхойлбол Галийн байгууллага захим шинжилгээг 2019 оноос эхлүүлсэн. За энэ хүрээндээ хил үйлчилгээг захимд шилжүүлэх төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Харин энэ удаад захим шилжилтээ AI буюу химэл оюун ухаан руу чиглүүлэх төслийг эхлүүллээ. Албан хаагчдын ачааллыг бууруулж хяналт шалгалтын өр нөлөөг сайжруулахын тулд химэл оюуныг ашиглах төслийг бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон байна. За энэ олон мэдээллүүдийн урсгалуудыг бол авах сонирхолтой байдаг. За энэ үйл ажиллагаа бид нар захим хэлбэрт хэдий шилжүүлсэн боловч одоо химэл оюун ухаан суурилсан чатботын системд оруулаад ирэхээр илүү одоо боловсронгуй өгөгдөл мэдээлэл авах боломж бол бүрдэх юм аа. Инхээр заавал одоо нүр тулсан харилцаа зайлшгүй одоо тодорхой байгууллага дээр очиж авах ч гэдэг юм эсвэл захимаар мэйлээр авах ч гэдэг юм. Энэ тохиолдолд платформ үүсгэсэн тохиолдолд одоо холбогдсон мэдээллийг одоо өндөр түвшинд одоо энэ системийг нэвтрүүлэхээр бол ажиллаж байна. За энэ захимжилт дан ганц Галийн байгууллагын асуудал биш. Гадаад худалдаанд чухлаас гадна иргэдэд түргэн шуурхай мэдээллийг өгдөг болоход чухал түлхэц болно гэсэн юм а. Галийн байгууллага аль хэдийн захимдсан. За гэсэн ч өнөөдрийн байдлаар маш их хэмжээний их дата өгөгдлийн сан хадгалагдаж байна. Энэ өгөгдлийг хэрхэн дэвшилтэт технологийн дагуу ашиглаж Галийн үйл ажиллагаа төдийгүй гадаад худалдааг хөнгөвчлөх, аливаа эрсдлийн удирдлагыг сайжруулах зорилготой хэрхэн яаж оновчтой ашиглах вэ гэдгийг шийдэхийн тулд энд ирсэн. Төслийн гол зорилго нь Галийн байгууллагад хадгалагдаж байгаа их өгөгдлийн санг ашиглан илүү боловсронгуй болгож гадаад худалдаанд ашиглахаас гадна Галийн ажилтнуудад зориулсан мэдээллийг түргэн шуурхай боловсруулна. Ганцхан ажилтнуудад бус иргэд өөрсдийн хүссэн мэдээллийг түргэн шуурхай авдаг болно. За энэ төсөл 2 жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ хугацаанд нийт 2 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм а. Түүнчлэн мэдээлэл суурилсан удирдлага элтод авилгаас ангид хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэхийн зэрэгцээ худалдаа хөнгөвчлөх татварын орлогыг нэмэгдүүлэх, хувь сахиулах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэдгийг хэллээ.
Төрийн үйлчилгээ захимжснаар залуус ганц 2 минутын дотор л хүссэн үйлчилгээг авах болсон. Харин ахмад наснуудад энэ байдал хязгаарлагдмал байгаа юм а. Ахмадууд ийм Монголын аппликейшны талаар мэдээлэл дутмаг ажилуулж чадахгүй байх зэрэг асуудлуудтай нүүр тулж байна. Арга буюу эргэн тойрныхоо хүмүүсээс тусламж авдаг. Гэхдээ энэ нь тэдний хувийн мэдээлэл нууцтал алдагдах эрсдлийг дагуулж байна. Ахмадуудад ийм Монголын аппликейшны талаар мэдээлэл дутмаг байгаа учраас аливаа төрлийн төрийн үйлчилгээг авахдаа өөрсдөө заавал биеэрээ очдог талаараа ярьж байна. Цаашлаад эмнэлгийн цаг авах, шинжилгээний хариу авах, төлбөр төлөх зэрэг олон үйлчилгээг биечлэн явж авсаар байна. Гэхдээ насцуучууд маань бас бидний үеийн маань тэнд сайн мэдэхгүй. Тийм учраас би боддоо шүү дээ. Телевиз хараад ч юм уу ямар нэгэн сувгаар энэ талаар сайхан мэдээллүүдийг тийм ээ. Ялангуяа наснангууд зориулаад мэдээлэл өгвөл бас зүгээр юм уу? Таарах шүү дээ. Цахимаар юу яахтай зэрэг чинь одоо учрын сайн олохгүй жишээ хэлэхэд би 2 дугаар эмнэлэг дээр хэвтчихэд гараад юугаа хаалгасан захимаар хаалгаж чадахгүй одоо очиж хаалгаад одоо дахиад 1-р эмнэлэг рүүгээ явж байна. Ийм л жишээтэйгээр л явж байна да. Мэдхгүй тэрийг ер нь мэддэггүй ч бүх юм ингээд захимжчихаар настай хүмүүст айгүй хүнд тусч байгаа. Хүүхд авцадаар ахуулчихна. Яаж ашиглах вэ? Заа мэдэхгүй. Тийм бид нар тийм хүртэлтэй хэлсэн тийм сурталчилгаа мэдээлэл даалгав шүү дээ. Энийг яагаад ингэдгийг шүү, тэгдгийг шүү гэдэг нэг сайхан тий одоо нэг энгийн нэг ойлгомжтой юмар л яачихад бид нар мэдчихээд болмоор байгаа юм. Даанч тэр нь гарч ирж чадахгүй болохтой зэрэг бид нар ойлгохгүй байгаа. Уг нь 88 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломж бүрэн бий. Гэхдээ энэ тухай ахмад наснуудын мэдээлэл дутмаг байна. Ийм Монгол академиас ахмадуудад чиглэсэн сургалтыг зохион байгуулдаг гэж байна. Гэсэн ч энэ сургалтад ахмад наснуудын ердөө 1.3% нь л хамрагаджээ. Ахмадууд чиглэсэн яг энэ төрийн үйлчилгээний хэд хэдэн одоо үйлчилгээнүүд байдаг. Эдгээр үйлчилгээг бол ахмадууд бол дийлэгтэй одоо мэдгүйгээсээ болоод заавалчгүй бичилж очиж авдаг нь бас нөгөө цаг хугацаа болон тэ нэг хувьд тэгээд дээрэс нь одоо ахмадуудын одоо тэр мэдээллийг олж авах одоо их сурвалж тодорхойгүй байдгаас болж яалчгүй бичилж байгаа гэдэг. Ахмадуудын дийлэнх одоо үйлчилгээнд бол яг энэ төрийн үйлчилгээг одоо хэрхэн яаж авах вэ? За дээрэс нь одоо банк төлбөр тооцоогоо хэрхэн яаж хийх вэ гэх мэтлэн одоо ийм одоо юунууд бол дийлэнх тохиолдолд яг сургалтад авахыг бол одоо нөгөө сургалтын сууж байгаа хүмүүс маань энэ чиглэлийн сургалтыг бол авахыг бол илүү төвчдөг. Тэгээд дээрэс нь мэдээллийн хэлгээ байдал хэрхэн хангах вэ? Энэ чиглэлээр бас сургалтыг бол одоо авахыг бол ахмадууд бол дийлэнх төгсдөг. Төрийн үйлчилгээг бичлэн явж авахад иргэн дунджаар 2-3 цагийг зарцуулдаг. Харин ийм Монголиа системээр дамжуулан төрийн үйлчилгээг 3 минутанд л авах боломжтой. Хэдий энэ аппликейшнийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг ийм Монгол академиас зохион байгуулдаг гэж байгаа ч энэ нь хүртээмжтэй биш байгааг ахмадууд хэлж байлаа. Улаанборхон өвчний нөхцөл байдлын талаар халдвар төвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр 4 сартай хүүхэд Улаанборхон өвчнөөр эндсэн тухай харамсалтай мэдээллийг дуулгалаа. Өнөөдрийн байдлаар нийт 11 аймагт 1756 тохиолдол бүртгэгдснээс 1199 нь идэгсэн. Нийт тохиолдлын 73% нь нийслэлд, 27% нь бусад аймагт бүртгэгджээ. Өвчлөгсдийг насаар нь авч үзвэл 40 орчим хувийг 10-аас 14 насныхан, 22 хувийг тгээс 4 насныхан эзэлж байгаа юм а. Улаанборхны дэгдэлт ихэлсэнтэй холбоотойгоор дархлаажуулалттай хамрагдаагүй хүүхдүүд хүнд өвдөх эрсдэл өндөр байна. Мөн архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэл гаргах магадлалтай. Тиймээс дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг албаныхан зөвлөж байна. 2025 оны 4-р сард шинэ орон сууцны 1 м квадрат талбайн дундаж нь 4.5 сая төгрөг байгаагаас Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.2 сая төгрөгийн үнэтэй байгаа юм а. Харин хуучин орон сууцны 1 м квадрат талбайн дундаж нь 4.5 сая төгрөг, Сүхбаатар дүүрэгт мөн л хамгийн өндөр буюу 5.5 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ хуучин орон сууц ялгаагүй Чингэлтэй дүүрэгт хамгийн их үнийн өсөлттэй, Хан уул дүүрэгт хамгийн бага үнийн өсөлттэй байжээ.
Уран дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор 2 дугуйт тээврийн хэрэгслийн тоо огцом нэмэгдэж байна. Угтаа бол сурон, скутер, мопедыг мотоциклийн төрлийн тээврийн хэрэгслээр бүртгэдэг. Тиймээс сурон, мопедтэй хөдөлгөөнд оролцохдоо мотоцикл, автомашины адил тээврийн хэрэгсэл гэж үзээд тухайн тээврийн хэрэгслийн гарал үүсэл, гайлын бичигтэй техникийн хяналтын үндэслэг оншилгоонд орж бүртгүүлснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаарыг авна гэлээ. Мөн эдгээр тээврийн хэрэгслийг 16-аас дээш насныхан хэрэглэх, цаашлаад тээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаар аваагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Талаар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За өргөн нэвтрүүлгийн хөгжил 2025 форум манай улсад болж өндөрлсөн. За энд бүгд найрамдах Солонгос улс, Сингапур зэрэг улсын өргөн нэвтрүүлгийн телевизийн салбарынхан ирж өөрсдийн ололт амжилтаа хуваалцсан юм. Энэ үеэр сансрын хиймэл дагуулаар телевизийн олон суваг болон кино контентын үйлчилгээг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлдэг Didish компани сүүлийн үед хийсэн шинжилгээ танилцууллаа. 3T шинжилгээ хийгээд удаагүй байгаа тэдний хувьд 4K буюу өндөр нэгтгэршилтэй дамжуулалтыг хийхэд бэлэн болсон байна. Didish компанийн хувьд бол одоо яг энэ салбартаа ажиллаад 17 жил болж байна. Тэгээ энэ 17 жилийн хугацаанд илүү энэ салбартаа телевизийн сувгуудыг илүү хэрэглэгчдэд илүү найдвартай хүртээмжтэй хүргэхийн тулд одоо илүү техник технологийн шийдлүүдийн талаараа илүү туршлагаа хуваалцаж оролцож байна. Тэгээ бидний хувьд бол илүү 2024 оноос эхлээд Didish 3.0 шилжилтийг хийгээд явж байгаа. Тэгээ энэ шилжилтийн хүрээд бид нэр 4K одоо цацалтыг бол одоо яг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Тэгээ энэнийхээ хүрээнд ерөнхийдөө одоо бид нэр зөвхөн дамжуулагч байгууллага 4K дэмжиж одоо ганцаараа явахгүй. Тийм учраас илүү нөгөө контент бүтээгч телевизтэй яаж илүү үр ашигтай хамтарч ажиллах вэ гэдэг энэ талаар илүү одоо туршлага авалцаад оролцоо явж байна. Энэ хавар Монгол орны байгаль экологид гарц хохирол ихээр учрлаа. Дархан цаазад богдхан уулаас эхлээд сэлэнгийн зарим сумдын ой шатаж бараантлаа. За гарсан галт хүмрийг унтраах гэж энгийн иргэдээс эхлээд албахаагчд гээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Харин одоо нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг салбарынхан хэлж байна. Ойхерийн нутгийн 98.5% нь галт хөмрийн эрсдлийн 1 ба 2 дугаар ангилалд багтаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл төмөр гарах хамгийн их эрсдэлтэй гэсэн үг. Сүүлийн 5 жилийн хугацаанд л гэхэд нийт 600 гаруй удаагийн ойхерийн төмөр гарч үүнд 44.2 сая га талбай өртжээ. Нэгэнт төмөрт өртөж шатсан ойхерийн экосистем нь байгалийн жамаараа нөхөн сэргэхэд хүндрэлтэй байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Зарим тохиолдолд бүрэн сэргэхгүй байх нь ч бий гинэ. Монгол орн шиг өргөн уудам нутгийн газрын улс орны хувьд болохоор энэ технологийн дэвшлүүдийг буюу одоо энэ хиймэл дагуулын мэдээллийг одоо хиймэл оюун ухаанаар тусламжтайгаар үнэн тэргүүнд илрүүлэх асуудал. За илрүүлсэн нөмрийг богино хугацаанд унтраахын тулд өргөн уудам нутагт нөгөө дроныг ашиглах, за онгоцыг ашиглах, за бусад ингээ хэрэгслүүд байж байгаа. Тэгээ энийг одоо ашиглах дээрээс нь хүний нөөцийн чадвархын асуудал байж байгаа. За эдгээрийг бид нэр шийдэхэд бас энэ өнөөдрийн бас энд ирсэн улс орнууд за бас зарим хөрөнгө оруулагчид ирсэн байж байгаа. Ойн хомсдлоос за мөн ойн дараадлоос урьдчилан сэргийлэх, за хомссон ойг нөхөн сэргээх чиглэлд хамтын нийгмийн хүрээнд энэ олуулсан байгууллагын хүрээнд хэрхэн ажиллах талаар тодорхой асуудлууд тэр дотроо энэ ойн салбарт төр хувийн хвшлийн түншлэл заавалмаар хувийн хвшлийн санхүүжилтийг хэрхэн татах вэ гэдэг асуудалтай. Ялангуяа бид байгаль орчиндөө санхүүжилтийг одоо төвлөрүүлэн хийхгүй, байгаль орчны санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол бид доктортой хөгжлийн зорилттой хүрэхэд бол улс орнуудад тулгарч байгаа томоохон асуудал гэж хэлж байгаа. Тэгэхээр манай улсад ойн доройтлийн 80% нь түүмрийн улмаас үүсдэг байна. Түүмэрт өртсөн ой хэрийг нөхөн сэргээхгүй. Тэр хിവэр нь үлдээвэл байгаль орчны тогтвортой байдал цаашлаад ур амьсгалын хураашилтдаж нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг хэлж ялаа. Үзэгчдээ бид та бүхэнд 7 мэдээллийн хөтөлбөрөө үзүүллээ. Хөтөлбөрийн төгсгөлд зарим мэдээллийг гэрэл зургаар танд хүргэх болно. За түүний дараагаар дэлхийд дахин дөрөнсөн үйл явдлын мэдээллээс инх булган таймлан үзэгч танд хүргэх болно.